Хай. За явах уу? За явъя. За сайн байцгаана уу яа маань? Бууз байна. Отог блог хийхээр явлаа. Цонжин болдогт байрлах, сайн уу? Цонжин болдогт байрлах Four Seasons гээд амралтын газар байгаа. Би тэд он гарчлаа. Тэнд очиж нэг 7 хоног тех 7 хоног аялалд явна. Тех завсраа хошоогоо тулын ирэг дээр очиж зочинтойгоо сайхан хоол цай ууж өнжий гэж бодож байна. За тэгээд отог болгоог эхэлж байна. Аялалд явахд бэлнэ хоёроо. Бэлэн. За тэгвэл ээжигээр ирэхлээр хөдлөөдөө те. Хай гэрэ. Хай. Отог болог. 8 дахь дугаар эхэлж байгаа юм. Албан ёсоор мэдээж жоохон хүнсний юм авдаг те. Энэ удаад хүнс авагчтайгаа явж байгаа. За явах уу? Явъя. Одоо зогсохгүй ч те. Four Seasons camp дээр ирсэн. Цонжин болдогт байдаг Four Seasons camp. Энд хэд хонноо. За Four Seasons дээр ирсэн. За манай Four Seasons-ны менежер Бата шинэ оны минтээ харагч байна уу? Энэ чинь нүүр нь намайг дагаад идэв юм биш. Зураглаач мань одоохоор ирээгүй байгаа. За тэгээд Four Seasons дээр ирлээ цонжин болдог байрлах Four Seasons тийм ээ. Тэнд манай хоёр хүүхэд байна. Тэнд ингээд өрөөнөд байна да. Өнөөдөртөө сайхан оройхон чирлээ те. Тэгээ өнөөдөртөө амрыг тэгээд маргааш зочно өрнө. Ингээл амархан дээ. За нэг цаанд оохо өлсөж гин үү? Өлсөж гин үү? Хотон доосаад одоо хахаази. Өнөөдөр зочин ирэх хэвээр. Зураглаач маань ирэх хэвээр гэсэн чинь зураглаач байхгүй болцсон. Ажилт болцсон. Бууз яана. Зочнондоо цаас ирж өгөх гээд цаана өгөх. Энэ нүд вэ. За өглөө нэмээд. Отог блог эхэлж байна. Манай өнөөдрийн зочин Жакул дарахад бол бэлэн те. Гэтэ харьцангуй гадаа бол гоё шүү дээ. Би тэгээд бууцынхаа влогийн бас үнэ фэн үзэгч байгаа. Тэгээд өмнө софтвер орё 1-2 ярьж ирсэн. Тэгээ ингэж таарлаа те. Жак маань болохоор подкаст хийдэг байгаа. Маш их тархачтай. Одоо баг 500 дуу хийсэн. Сүүлийн жил хагас бол бүр яг Ажил болсон. идэвхтэй хийж байгаа. Тэрнээс өмнөх нь бол яг сардаа нэг хийдгээ явдаг гэсэн. Одоо яг бүр фул тайм, бараг фул таймаар хийж үзэж шүү дээ. Тэгээд үргэлжлүүлээд хээр очиж байгаад тэр гоё ярилцъя заа юу. Би төлөвлөгөөгөө мартсан. Замынхаа толд ороод буцаад камп дээр ирчихэ.
Гямлаа орой дээр салхин туугдаад хоногч байгаа юм шиг л өстэй. Яг нэг юм голын салхины урсгал дээр бочлаа. Амар салхи. Яаж баримж авдаг гинэ шээ. Яаж баримж авдаг гинэ. Гоё үсэ. За одоо яах вэ гэхээр одоо нэг цай цүү бодохын тулд цооног гаргана, усаа авна. Зочноо туулаасаа загас өрөөд тэгээд загасаа шарж дайлъя гэж бодсон. А төлөвлөгөө. А загас хэрвээ баригдахгүй бол Б төлөвлөгөө. Оны явахтаа барьсан ганц зэвгээрээ найз нь шарж өгнө. Тэгээ. Эндээ шарчин үү тэгээ. Эндээ л одоо ингээл дотроо л шарч. Олон жирлийц тавиад яах юм? 2 жирлийц л тавьчих дөө. Одоо очиод цооноо гараад ирээд цай цүүд ууя. Тэр хооронд 2 жирлийц тавиад болчих гэж бодоод юм бас. Шкод бас орччул ёндоош. Явж ирсэн газар маань жоохон салхитай дулаахан байна. Амар дулаахан байна. Тэ жакулээ. Долоохон байна уу? Маань бол зүгээр даарж байгаа юм биш. Даарахгүй гэлээ гэж байгаа юм. Чи удаан байх болохоор. Гэхдээ би чи бас том бэрэг хүн шүү дээ. Чиж бэрэг. Би бэрэг амар бэрэг. Зүгээр тухтаа явж л сурж байна. Тэрнээс ч бас бэрэг шүү. Тэрс манай Монголын хүүтэн угаасаа бүр үнэхээр нэг шандас сорьсон л юм байлээ. Дээрс бид нар амар жавтай газар. Айгу салхины урсгал дээр очиж буучлаа. Тэ. За ингээ 2 жирлээд билээ маа. Ялчгүй харахгүй байгаа маа. Ойрын юм шил маань юу яагаад? Та нар өнөөдөр ер нь жакулын царайг харна гэж гойртолтгүй биш үү те. Нинжа болцсон сууж ш. Хитцээ нэг шантармаар юм гарсан уу? За бүр яг туйлын бүр болиё гэж бодохоор юм бол гараагүй. Айцтай зүйлс бол байгаа. Туршлагагүй улмаас төөрөх, шаварт суух, гол ус гатлах матлах нь бол айц төрүүлж байгаа. Тэрнээс яг одоохондоо бол бүр яг шантархаар юм бол гараагүй л байна. Урд нь үйл явж үзсэн юм уу? Үгүй. Загсанд явж үзээгүй. Үгүй. Би ч нэг дорнтын хэрлэнгийн загас ч хүүхэд байсан. Тэгэнгүүтээ өвөл ерөөсө бидний меморид загас барьдаг гэдэг юм байдгүй байхгүй юу? Тэгэнгүүт би нөгөө гол хөлдөж байгаа юм чи ус төр чигээр хөлдөж байгаа загасаа хөлдөж чинь. Тэгээд хавралаа гисэнгүүд гисээд ингээ явцдаг гэж ойлгодог гэсэн юм байна. Тэгсэн чи октоосоо тийм биш. Ямар ч доороо гүнзгий хэсэгдээ устай тэндэн загас өвлждөг юм байна. За ингээ миний ураг билээ. Би ер нь өвлж аялж өрн үзээгүй шүү дээ. Ер нь тэгэл дуулдаг манайд нэг за тоглолтоор ич чи хөдөө явна гэхээс өөрөөр бол тэр нэг хагарсал гардггүй те. Тэгэл Улаанбаатарт л бэждэг те. Манай чи аав хар багын л загас чи. Тэгээ манай чи бацаан бах тэгээ. Их дагуулж авсан. Дагуулаа явчихна. Тэгээ би ч нэг хүүхэд сонихгүй хийх юм байхгүй сүлдээ залхаад тэгээл тэнд нь ганцаараа үлдчихдэг тэгэл. Их явсандаа Хаашаа явдаг байсан бэ? Өвөө юм нөгөө хэрлэн нөгөө мөнгө мөрт байдаг. Байхад аав ирэхэд тэр хаваар нэг дагаж байгаа. Өөрөө ч бол хаасаагүй л явдаг гэсэн. Өөн дээгэнүүд зогс шарахаа. Тэгээ манаас гадарлаад идэг байхгүй. Багцаагийн тий. Цооногоос барилоо ер нь. Сая өгийн дээр барьсан шүү дээ. Барьсан уу тий? Тэгэл амар мань чи айгүй залхуу нөгөө юу ч хийх дургүй хүн байсан чинь ингээл дуртай юмд болохоор юм болгоныг хийгээд явдаг л болчихсон. Сайн явж шүү дээ. Нэг арахад л тэнд явж шүү. Дурлцд юм. Хээрл баймаар санагдаад. Тэгэл өвлийн загасчлал одоо ингээл үзэл явж байна да. Юу ч тагаач баа. За нэг юм болсон. Нөгөө нэг жараханыхаа савыг хайраа ичлөө. Нэг иймэрхүү бүтлгүүд заавал гардаг. Яана энэ чи бүр ивлээ ичлээ шүү дээ. Шаралтай. Дөрөвний иргүүдээ. Энд угаасаа хүмүүс цоолсон байна тий. Даарад байна уу? Чи нэмгэн гарсан биш надад доороод Игцэн зогсчих. Дуулсан зогсчих шүү. Өөр алаг бөмбөг гэсэн тий. Гарал. Буслаж цай ууя. Хотод сонголцож шүү. Хоголцож байна уу? Тэгж. За тэгвэл одоо дариухан л хоолны аяа бодно шүү дээ. Ер нь одоо хоолныхаа материалыг бэлдээд эхлэе дөө. Тэгж жагаад юм идчихэд харин орой болтол жоохон загсчлаа. Өглөөний цай уусан болохоор бэлий юм юу ч авчираагүй. Сайн дүү полка хийсэн гэж. Хөлөө сайхан ээ. Тийшээ. Дотор дулаахан байна уу? Тэгээд ингээл түлдгнээс уулчдаг шүү дээ. Энд ингээ явж байгаа орж гараа төдлөөд буцаж ирээд ингээ өдлөөд явах юм бол
дарахгүй. Дарахгүй мэн. Манай хоёр ч одоо анх backyard чинь хэд вэ? 14 он танилцсан юм уу? 15 онд юм уу? Тэмцээний өмнөх жил л баг. Чиний Babylon ч хийсэн ингээл бодохгүй. Midnight хийзээ гарсан ингээл бодохгүй. Babylon Midnight чинь 100 хийсэн байхгүй. А тийш тэ. Тийш тэ. Тийм 100 хийсэн баг. Тийм ээ. Зэвг гэж загстай ирсэн. Энэ мухар зэвг гэдэг энэ юуны ононгийн загс. Хөлдүүдээр нь хайрсан хайрлах амархан гэдсэн тийм амар санагдахааргүй л биш шүү. Нэхэр өстө загс хэлж үзег юм шүү дээ. Чиний уран бүтээл юу болж байна? Одоо ер нь найз нь зодог тайллаа гэдгээ зарлаад тэгээд ер нь болж байгаа. Би ер нь өөрөө жоохон дуулах молох тийм сонирхолгүй болцсон. Тэгээд зодог тайлах гээл шууд лав гээл болцдгүй юм байна. Тэгэл айжимдаа л болд юм шүү. А чи зөндөө л тэгж ярьдаг хүн шүү дээ. Нэг бол цаар зодог тайллаа мэн ч гэсэн. Гэхдээ энэ удаад бас арай уртаагаас тэггүй. Чиний харин уран бүтээл сонь сайхан юу вэ? Мэн чи подкаст нүдэл шүү дээ. Чи гоё YouTube-ийн талаар нэг сонь сайхан ярил та. Чиний одоо подкастын үзэлт дээр бол айгүй сайн штэ тий. Тэгээ ер нь YouTube-ыг ингээд жоохон намайг бол ойлгоцсон хүн байгаад байгаа штэ тий. Миний яг би бол нэг 15 дугаар л хийжээ. Юу 15 дугаараа сар дуу. Тий. Дунд чинь тий тэгж тооцоолно штэ. Тийм байна тий. Маш их. Тэгээ нэг 7 хоног дараалуулж яваал тэгэл нэг хэсэг паузлаад тий өдрөө. тэгэл сардаа л ямар ч хэсэн нэг 15 дугаар хийчдэг тий. доотлол нэг сая 200 мянга үздэг. Ерөнхийд нөгөө нэг чиглэл нь болохоор гэмт хэрэг. Очир битүүлэг үйл явдал. Тий ер нь тэр нь гол нь шээ тэр нэг их хүрдэг болохоор. А яг тодорхой сэдвийн хүрээ гэж бас байхгүй. Мань чи бас нийгмийн асуудлууд гэдэг байхгүй. Зөв. Тийм тэд нар нь баг явна. Тэгээд бас таны мэдгүй явна. Тэгээ гимт хэрэгтэй мань тэгдэг байхгүй. Дотор нь яг гимт хэрэгэл яриад байдаг. Одоо тэр улсад боллоо гэх тэр улсынх нь тэр мэдээллүүд нь бас аваа явчихдаг. Манайх ч болохоор чам шиг ингэж аялж маялаад гараад явахгүй нь бас давуу талтай байдаг байхгүй тэр чинь. Тогтмол ороход тий боломжтой гэсэн. Тийм мань бол студ дотор хийгээд байгаа. Гэхдээ эн чинь бол мань бол мик ноутбук байхад бол бураг хаанаас хийж болж байгаа. Тийм шүү дээ. Бас наа чинь бас нөгөө чадвар шаарддаг шүү дээ. Одоо жишээ нь мэдээллийг их сурвалжаа олох зөв мэдээлэл авах буруу байж болохгүй тий. Гэх мэтлэн тэгээд их судалгааны ажил ихтэй тий. Найруулга хийн тэрийг. Тэгээ над чиг залах хүнд бол тэр жоох хэцүү хэл мэлдэхгүй. Эн чинь болохоор хятад солонгос англи их сурвалжаасан. Тэг яг хідэн ширхэг байгаад яг олцсон. Бас бүр төөрөөд байхгүй. Сарын тэдэн юм хийнэгээд сарын ихээр төлөвлөгөө гаргачих. Дуу хамтлаг уран бүтээлээ нэг жоохон хүүрнэлтэй. Ямар ч байсан миний мэдээ картела гэдэг хамтлаг байгаа. Тэгээ тэр хамтлагт маань болохоор Instagram-ер гэх юм уу? Манай үжнэг охин байгаа. Үжнэг гэдэг охин байгаа. За тэгээд манай DJ Дон Түрэтөө гэж байна. Хамтлаг нэг 10 клип хийсэн байна. Тэгвэл зөндөө олон уран бүтээлтэй шүү. Тэгэхээр бас нэг тиймэрхүү материал байна. Тэгээд нэг уг нь нэг ихний уг нь прожект яг тоглолтоо хийгээд дуусгах хэрэгтэй байгаа. Тэгээд бид чинь бас өөрсдөө тусдаа бас ажлууд хийгээд байгаа болохоор яг тийм хуваартай бол ажиллах байх. Гэхдээ одоо ер нь бол шувтрах гал энэ. Тэгээд нэг энэ жилдээ бол ямар ч сан тоглолтоо тавина. Чиний дугаарын дүүн давтамж яаж байна? Нэг багцаа байгаа үстэй. 7 хоног орж байгаа сая бас нэг хэсэг завсрал юу яа. Тэгсэн тий. Сар яваа моваа. Тэгээ бас ерөнхийдөө бол ойлгож байгаа л үдээ нөгөө санхүү их ордог бас хийхэд хол ойр явна, зардал мөнгнөөс ахуулаад тэгэл спонсортой тулдаал ер нь явж чадчихээн. Тэгээ сарда дунджаар 3 дугаар хийх зорилготой. Болж игэл 4 дугаар буюу 7 хоногт 1 дугаар хийх зорилготой боловч яг тэрэндээ бас амжидаггүй. Явалт нь хол явах хэрэгтэй болдог. Гой газар очиж гой дугаар хийхэд болдог. Гой хол очих хэрэгтэй болдог. За ер нь бол шууд Б төлөвлөгөөндөө орсон. Загас бариач уу, гүүч үү, зочин маань өлсөж гин гэж бас дуурж байна. Тэгэхээр бушуухан хоолндоо орё гэж бодоод загсаа цэвэрлэлцсэн. Ерөөсөө шууд хоолоо эхлээд хийгээд идчихүү дээ. Идэж чаддгүй юм гэж ер нь байдгүй чамд. Хамаагүй шүү маань. Хамаагүй. За зүгээр шарчил гэж бодож байгаа ер нь. Миний хотго жоох ирэв муутай л юм байна. Энэ майхан юу өвлийн майхан гэж өвдөв юм. Энэ ч яг өвлөх биш юм шүү хамаа. Нэмгэн байгаас ийм нүх мөхтэй онгорхой. Гэтэ яндангийн нүхтэй. Тэгэхээр энэ нэг бол гадаадын өвлийн эсвэл хавар намрын гэх юм уу. Нэг сэрүүний үйлрлийн майхан. Ор багтай. За ингээд заваар л эхэлнэ. Ном ёсороо бууз дандаа заваардаг байхаа. Зургаач маань хоёрыг Патмад хоёрыг гээл байгаа юм да. Түрүүтэйгийн дуунууд гоё аа. Түрүүтэй. Гүүг аав Перуш. Латин Америк юм байна.
Бүрээд юм. Бүрээд. Төрөйтөө чи бүрээд юм уу? Нэг айхтар соовслог болгож чадахгүй юм байна те. За нэг жоохон заваарангуул юм хийж шүү. Бүх юм түүх идэхтэй гоё харагдчихл байвал болцсон гэж маяглаад идэв шүү хэдүүлээ. Харагдахын та нартай харуулах уу. За. Яг нөгөө жихийн пизза болох гэж байна шүү. За бас л төлсөн ном ёсороо гэхдээ Жакийнхаа сануулсны дагуу арай бага төллөө. Идэж болмоор шиг төллөө. За нэг юм болж байна доо. Юу ч болоод байгаа бөөм. Загсаа барихыг хүлээгээд тэгээд хоолоо хийсэн бол чигнээсээ хонох байж тээ. Шууд Б төлөвлөгөө хэрэгжүүлсэн маань ерөн зөвдлөө. За мэдгүй. Хоол болгээ. Хоолоо хийгээд ирсэн чинь сандраад Жакасаа юм асууя гэсэн чинь тэр мөрн толгойд орж ирэхээ байлаа. Ухаан халтсан шүү. Та нар Жакас компьютер асуучаар ингэ. Оо сой соус штэ. Гол юм мартсан ба штэ. За ингээ сайхан оллоороо ямар ч байсан зочиндоо нэг загас нэг учрыг олоод болох гэж оролдлоо. Нэг болох нь болох шиг боллоо. За идэцгээе. Хойшоо. Окей. Та бүхэн нэрээ цанжинд бас ирээд Four Seasons гэдэг камп байгаа. Тэр кампыг зориод сонирхороо пэйж рүү нь бас ороод сонирхоод үзээрэй. Одоо бол 320 мянган багт зарлцсан байсан тий. Гэр, цахилгаан халаалттай гэр, эсвэл дүнзэн байшин хоёроос сонголттой гэдээ орж болно. Тэгээд өглөө өдөр арай хоолтой. Өглөөний цай өдрийн хоол арай хоолтой. Өдрийн 320 мянга гэж байгаа юм байна шүү. Та бүхэн бас сонирхоод нэрээ үзээрэй. Яаж болцсон бүр ингээ яснаасаа дороо сатаад чинь юм. Оо яг махараас аймаг амттай. Яалчгүй нөгөө нэг цэнгэг усны загас гоё амттай байт юм лээ. За энийг ингээд хаяа штт те. Сайн замд хийдвэ. Камер тутам юм байсан да. Тийм үү? За энэ очиж байж тийм. За тий. За маа одоо ингэж уурсган заяа. За тулчж байгаа царж байна. Тэнгуут нэг 2 3 хүлээд. Энэ амдаа ингэ бичих үү. Наад чинь зардаг юм уу те? Загс жарах юу? Төс юм уу? Зардаг. Бас өөртөө юу яаж болно? Сэвэлж болно те. Тий. Ер нь бол их л заван очино харихтаа. Тийм байна. Амар заван. Одоо энэ загсны үнэр чи амар хурц үнэртэй шүү дээ. Тэгэл цэмбигээд байх ямарч боловдгоо. Сайн нутгийн залуучуудад ирээ өгчлөө. Одоо хэдүүлээ цоолохгүй юм чи. Холоос ирж байгаа хүмүүс эргүү байх там. За ингээд дараахан байж чинь тэгэл ингээд сундаа өгөө. За үзхүүч. Тэгээ. Бэлэн болсон заяа. За надад шигч. Дээрээс бас харагдчих штэ. Харагдсан шүү дээ ус юм чи. Янз харагдчих та. Загас орж ирсэн. Хооч юмгээ твшээс. За тэгэл одоо хизээ загас ирэх нь хүлээгээ сууж шүү дээ. За ингээ манай өнөөдрийн отог болоогийн зочин Жакул маань загас барьж үзэх гэж байна. Алтан загас барьна гэсэн те. Эмгэнээ твшээр солино юу гэлээ. За ингээд бид бол ерөөхдөө за ингээд цонжонгоос яг хоошоо. Энэ хацлын энд ирчээд. Энд ер нь бол ухтгэл юм байна хүмүүс. Ингээд битүү ухцсан л 2 жирлийц тавьсан мэс амгүй. За тэгээд отог болоог хайла ер нь дуусгая дөө. За ингээд отог болоогийн өнөөдрийн зочноор манай Жакул байла. Тэгээд ямар вэ? Даагүй. Майстер ирээд гоё байна. Энэ бас хүүтэн байдаг ч гэсэн бас тэгэхээр тэгж чичирлээ даахгүй маань юм эгээл байдаг болохоор. Ингээд түнтгнээ талаар халууцаад байгаа сте тий. Нас чашаа шигдэг ч гэсэн бас.
гоё юм биш. Тий, одоо бариад үзүүлчихвэл цаашаа заасч болно. Барилчих юм бол тэгээд бүр кайф юм байна. Нөө. За ингээ отог болоог байла. Жакул байла, бууз байла. Баярлаа. Баяртай. Баяртай. Тэгээ отог болоог дээр хамтарч ажилласан. Four Seasons Camp-ийнхэн баярлалаа гэж хэлээ. Тэгээ одоо бас буцаад кофе өгч шүү дээ. За тэгээд анхан буцлаа. Баярлалаа.